Эглэлцийг сонгон үзсэн үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Эглэлц та бүхэнд амралтын өдөр 9-ийг харцгааныг хэлэлцүүлэхийг хүргэдэг. За энэ удаад бид сэтгүүлчд болоод агентлагийн дарга нарыг урьж за шинжлэлийн засгийн газрын үед ажиллаж байгаа агентлагууд ер нь ямар үйл ажиллагаатай явуулж байна. За тэд бас өөрсдийн үйл ажиллагаандаа ямар шинжилгээг хийж чадсан бэ гэдэг энэ асуудлын хүрээнд энэ удаагийн хэлэлцүүлэг болох юм. Ингээд хэлэлцүүлэгт хүрэлцэн байгаа зочдоо үзэгч та бүхэнд танилцуулъя. Газрын засгийн газрын дарга үлзий өрн дарга хүрэлцэн байна. Эгэл Ньюс агентлагийн сэтгүүлч Болормоо хүрэлцэн байгаа. Стандартчлал хэмжил зүүн газрын хэлцээний дарга Эрхэнбаяр дарга хүрэлцэн байна. Худалдан авах арчилгааны газрын дарга Инх жаргал дарга мөн хүрэлцэн байгаа. За татврын ерөнхий газрын дарга Бадрал дарга хүрэлцэн байна. Өглөөний сонины эрен сурвалжлах хаалганы дарга Сарвал төгс дарга хүрэлцэн байна. За бид ийм бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. Би хамгийн ихний асуултыг үлзий бүрэн дарга тавья гэж бодож байна. Та энэ ажлыг аваад хэр олон шинжилэл хийж чадсан бэ гэж. Баярлалаа өрөөнтэй. Тэгээд 12 оны одоо 8 дугаар сараас эхлээд шинжлэлийн засгийн газар гарч ирээд нэлээдгүй одоо олон ажил хийлээ. За энэний одоо хамгийн ихний одоо хэсэг бол энэ нефт бүтээгдэхүүний хангамжтай холбоотой хэсгийг би онцлж хэлмээр байна. Бид урд нь бол Роснефть гэдэг Оросын албаны улсын компаниас бол шалтгаалдаг байсан. За 12 онд бол нийт 65% шалтгаалдаг байсан. За энэний урд жилүүдэд нь 11 он өдөрт бол 90 гаруй хувиар шалтгаалдаг. Ганц их үүсвэрээс одоо авдаг. За ганц их үүсвэр маань үнийн одоо янз бүрийн бодлого явуулдаг. За энэ тохиолдол болгон одоо манай эдийн засаг хямардаг ийм нөхцөл байдалтай байсан. За энийг бол бид олон их үүсвэртэй болгосон. За өшөө дээрээс нь нэмээд бид бас өөрсдөө нефт гаргадаг. Олборлтынхаа хэмжээг эрс нэмэгдүүлсэн. За энэ нэмэгдүүлснийхаа хэрээр бас эргээд энийгээ боловсруулаад бүтээгдэхүүн авдаг болсон. Монгол 93 гээд энэ маань ч бас их томоохон нөлөөлөл үзүүлсэн. За энэний үндсэн дээр юу болсон юм бэ гэхээр ерөөсө хоёр талтайгаа харилцсан одоо газрын тосны үнэн дээр суурилсан томьёогоор тохирч авсан. Ингэснээр бид урьдчилж одоо энэ зах зээлийн нөхцөл байдлыг удирдах, харж чиглүүлэх ийм боломж болцоотой болсон. Амун дээрээс нь импортлагч компаниудтайгаа нэгдсэн нэг баг болж ажиллаж чаддаг болсон. Нэгдсэн нэг цонхоор одоо гадна талынхаа харилцагч нартайгаа нийлүүлэгч нартайгаа харьцдаг болсон. За энэ маань бол бидний хамгийн том амжилт байлаа. За энэний үр дүнд бол одоо юу болж байна вэ гэхээр хилийн үн бол тогтвортой буурсан. За харамсалтай нь одоо энэ жижиглэнгийн үн маань тэгж их айхтар буурч чадахгүй байгаа. За энэ маань бол цэвэр валютын ханштай холбоотой. За бидний ажил авч явах үед хилийн үн за одоо чинь 92 бензин гэхэд $1396 байсан тонн. За өнөөдөр $1073 байж байгаа ч тийм. Тэгэхээр бидний ажлын үр дүн бол нэлээдгүй гарч байгаа. За дээрээс нь нэмээд түрүү би дурдлаа нефт бас бид их олборлож байгаа, сайн олборлож байгаа гэж. За 91 онд одоо энэ манай газрын засгийн хууль батлагдсан байдгийг. За энэний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт одоо 30 талбай бид одоо ялгасан байгаа. За энэ талбайгаас одоо 21 дээр нь бол бүтээгдэхүүн авах гэрээ одоо үйлчилж ажиллаж байна. Хайгуул судалгааны ажил хийж байна. 3 талбай дээр бол олборлолтын үйл ажиллагаа явж байна. За олборлолтын үйл ажиллагаанаас бол Монгол улсын төсөвт чамгүй мөнгө бол орж байгаа. За бүтээгдэхүүн авах гэрээ гэж юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө Монгол улс бол ганц доллар гаргахгүй байгаа. За хайгуул судалгааныхаа ажил болон олборлолтын үйл ажиллагаан дээр компаниуд өөрсдөө эрсдлээ өрөөж явж байгаа. За эрсдлээ өрөөд тэгээд бүтээгдэхүүн гараад ирвэл бид шууд хувааж авч байгаа. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн гарсан өдрөөс эхлээд Монгол улсын дансанд мөнгө орж байгаа гэсэн үг. За энэ мөнгөний маань хэмжээ бол жил ирэх тусам бол нэмэгдэж байгаа. Биет байдлаараа ч нэмэгдэж байгаа. За зөвхөн одоо 13 онд гэхэд бид 191 тэрбум төгрөг улсын төсөвт орууллаа. 14 онд бид 227 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна. За энийг та бүгд мэдж байгаа. 1384 төгрөгөөр одоо ханшийг бодоход 227 тэрбум төгрөгөө гэж. За энэ 1780 байж байгаа тохиолдолд бол одоо бараг 300 орчим тэрбум төгрөг орох болов уу гэсэн энэ тооцоотой ажиллаж байна. Биет байдлаараа ч гэсэн энэ маань нэлээд нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол ингээд тавчхандаа тодруулаад хэлэхэд бол иймэрхүү ажлын амжилт үзүүлэлтүүд бол байна. За ил тод хариуцлагатай уулуурхай байх ёстой гэдэг зарчмыг бид барьж ажиллаж байгаа. За энэний хүрээнд бол манай уулуурхай яамн дээр сар болгон ил тод уулуурхай гэдэг ийм хэлцүүлэг бол зохион байгуулдаг, сэтгүүлчтэйг урьж өөрсдийнхөө одоо сарын дотор хийсэн ажлаа бол ил тод
ярилцаж, хилцэж, тайлбар танилцуулж явдаг. За энэс гадна дээрээс нь нэмээд бид орон нутгийн уулзалт гэж ингээд хэвшмэл зохион байгуулдаг. За энэ маань юу хэлээд байгаа юм бэ гэхээр хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа одоо аймаг сумдад бид одоо орон нутгийн уулзалт гэж зохион байгуулдаг. За энэ уулзалтан дээр тухайн одоо орон нутгийн засаг дарга нар, иргэдийн хурлын төлөөлөгч, за мөн одоо агентлагийн дарга нар, за дээрээс нь нэмээд одоо энэ төр засгийн байгууллагуудын төлөөллүүд, за компаниудын төлөөлөл, иргэдийн төлөөллийг оролцуулж байгаа, сэтгүүлчдийн энэ байлгаж байгаад тэгээд энэ тухайн жилд бид ер нь ямар амжилтанд хүрв, ямар тулгамдсан асуудлууд байв, цааш төр нь яах юм гэдэг асуудлаа бол нэлээд сайн ярьж хилцдэг. Мэдээж одоо хилцэж ярьж явах явцад бол маргаантай асуудал уудаж байж лээдэг. За шийдэж чадж байгаа асуудал уудаж бас гардаг. Тэгээ ер нь цааш яах вэ гэдгийг бол нэлээд сайн дэлгэрэнгүй ярьдаг. Энэ маань ч нэлээд үр өгөөж өгж байгаа. Ялангуяа энэ сэдвээр бид бол одоо Дорноговь аймагт, за Дорнот аймагт, за сүүлийн үед бол Сүхбаатар, дээрээс нь Говьсүмбэр, за энэ жил бас бид бас Хинтээ аймагт хүртэл бас хий гэж бодож байгаа. Гихчтэй ийм олон талтай үйл ажиллагааг бид зохион байгуулж байгаа. Тэгээ энэ маань бас иргэдэд хүрч байгаа хаа гэж бодож байна. За ер нь бол одоо хамгийн том үзүүлэлт маань одоо та бүгд харж байгаа бах. Бензиний үн бол одоо их доктортой байгаа. Энд бол цаашдаач нэлээд тийм доктортой байна. За доктортой байна гэхээр бас зарим хүмүүс ерөөсө хөдлөхгүй юм шиг ойлгоод байдаг. Тийм биш ээ. Энд чинь амьдрал бол байнгын хөдөлгөөнтэй, байнгын дээшээ доошоо явж байгаа. А гэхдээ доктортой байна гэдэг маань том савлгаа байхгүй гэсэн үг ээ. Энэ агуулгаар нь бол бүрэн дүрээ ойлгож болно. Тэгээд ингээд өөр бусад асуудлууд гарвал бас хариулахад бэлэн байна. За баярлалаа. Тэгэхээр би дараагийн зүйлийг нэг чаргалаараас тодруулъя гэж бодож байна л. Шинжлэлийн засгийн газар гарч ирээд одоо бүх яамдууд өөрсдөө худалдаа авах ажиллагаагаа зохион байгуулдаг, өөрсдөө төсөл хөтөлбөрөөр сонгон шалгаруулж, за түүнийг өөрсдөө хийдэг байсан. Тэрнтэй одоо тэр бүх зүйлийг нэг газар байлгая. Одоо яамд дотор дахиад барилгын компани байхгүй, барилгын яам байлгахгүй тулд худалдаа авах ажиллагааны газрыг гарах хэрэгтэй байна. Стандарт тогтоож өгөөд энэ одоо төрийн бүхий л үйл ажиллагааг энэ газар хариуцгая гэд танд бол шинэ алба, шинэ тутам ойлголтыг та бий болгож ажиллаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь хэр одоо эрх зүйн орчны тухайд бэлдэж авч чадав. За дээрэс нь ямар ажлуудыг бас хийж амжуулав. Цаашид ер нь хийх төлөвлөгөө энэ онд жишээ нь ямар төлөвлөгөөнүүд байна. Одоо өнгөрсөн жил хэрэгжүүлсэн хогийн нэмэгдүүлэлт дээр ер нь ямар хөө байр суурьтай авч юм гэж. За тэгэхээр та бүхэнд энэ орой минь төргий. За худлаа ажиллагааны мэргэжлийн байгууллага бол 12 оны 10 сарын 6-наас шадар сайдын эрхлэх хөрөөний агентлаг гэж байгуулагдсаныг бол та бүхэн мэдж байгаа. За тэгэхээр 13 оны хувьд бол бид нэр шин тутам байгуулагдсан, хүмүүсээ бүрдүүлэх, ажлын байраа бүрдүүлэх, эрх зүйн орчноо бүрдүүлэх, дээрэс нь орон нутгад худалдаа авах ажиллагааны албуудыг байгуулах, худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулах гэсэн одоо нэлээдгүй ажлууд байсан. За 13 оны хувьд бол бид нэг 337 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй байсан. За энэ тодтголын дараа бол бид төсөл арга хэмжээний үлдэж энийг бол 93.4% гүйцэтгэсэн байгаа. За худлаа ажиллагааны мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар бол энэ одоо шинжлэх засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон байгаа. Тендерийн бодлон авилгал хийх хуулийг бууруулах зорилгоор бол худалдаа хууль ажиллагааг 100% онлайн хэлбэр шилжүүлэх заасан байгаа. За энэ ажлын хүрээнд бол бид нодлон 13 онд бол 22% бол цахимаар явуулсан. За 14 оны хувьд бол бид засгийн газрын 408 дахь тогтоолоор бол 121 төсөл арга хэмжээ буюу 500 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, дээрээс нь эрхшилж ирсэн 15 төсөл арга хэмжээтэйг нэг ерөөхдөө нэг 530 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр байгаа. За эдгээр төсөл арга хэмжээнд бол 100% цахим хэлбэрээр явуулж байгаа. За өшөө нэг гарсан дэвшлээ юу гэхээр зэрэг бид нэр худалдаа хууль ажиллагааг ил тод нээлттэй явуулах үүднээс энэ тендерт орж байгаа аж ахуй нэгжид бол цахим худалдаа авалтын сургалтуудыг бол зохион байгуулж байгаа. 7 хоногт 2 удаа худалдаа ажиллагааны мэргэжлийн байгууллага дээр зохион байгуулж байгаа. За дээрэс нь энэ барилгын хууль худалдаа ажиллагааны хуулийн дагуу бол бид нэр энэ хяналтын төсвийг бол тавьж өгдөг болсон байгаа. За ингэснээр бол иргэд аж ахуй нэгжүүдэд бол тендерт орохдоо бол таамгаар үн тавих, хяналтын төсвөө мэдгүй, хяналтын төсвөө олоод өгөөч гэж одоо янз бүрийн хүмүүсээс гуйх таньдаг хүнээ хайх гэсэн ийм асуудлууд бол байхгүй болсон байгаа. За энэ жилийн хувьд бол бид нэр ерөөхдөө хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээдэг бол цахим хэлбэрээр явуулж байгаа. Цахим системээр урсгал засварын төсөл арга хэмжээдэг бол цахим дэлгүүрээр явуулахаар төлөвлөгөө гаргаад ингээ ажиллаа явж байна. За орон нутгуудад бол
худалдаа хожлого нь бас тодорхой хэмжээгээр сайн явагдаж байгаа. Худалдаа хожлогоо нэгжүүдийг бол бас захин хэлбэрээр худалдаа авалтыг 20-50% захимаар явуул гэсэн юм ерөнхийдөө чиглэл өгсөн байна. Одоо л яг иргэд нөгөө нэг жилийнхаа 2 сарын 15-ны дотор хэрвээ та татвар төлдөг бол нийгмийн даатгал төлдөг бол одоо тэрнийхээ буцаалтыг авахгүй материалууд өгсөн хизээ авах вэ гэдэг асуудал бол одоо татварынхныг хамгийн их зоож байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр татварын ерөнхий газар өнгөрсөн хугацаанд ер нь үйл ажиллагаанд хэр шинжилгээг хийж чадсан. Жишээ нь хүндрэлгүй үйлчлэг, татвар төлөгчдтэй илүү одоо ойртож ажиллах чиглэлд юу хийвэ гэж мэдээж тоон гарын үсэг, за захимаар татварын тайлан авах гэдэг энэ ажлууд бол өмнөх жилүүдэд ингээ явж аваад явцуул үргэлжилсээр л байна. Хизээ яг төгс шийдэлт хүрэх вэ гэдэг зүйл бас хүлээгдэж байгаа бах. Мэдээж тоон гарын үсгийн тухай хууль батлагдсан хэдий ч одоо мэдээж зарим нэг процедурын асуудлууд дутуу байна. Энэ дээр та ер нь яг ямар үйл ажиллагаа явагдаж байна гэдэг дээр. За та бүхэнд орой минь төргий. Та яг үнэ хэллээ. Хувь хүний орлон албан татварын буцаа авалтыг одоо манай нэлээд олон татвар төлөгчд маань авах ёстой. Энэ 60 гаруй тэрбум төгрөг байгаа. 2 сарын 15-ны дотор материалаа бүрэн бүрдүүлж өгөөд тодорхой тулгалтууд дуусах юм бол 4 сараас 5 сарын хооронд дансанд ордог хүмүүсийн. Энэ дээр зүгээр татвар төлөгч нарын зүгээс нэг жаахан өөрсдийнх нь зүгээс жаахан алдаа гараад тэр нь дансныхаа дугаарыг буруу бичих, банка буруу бичих. Энэ болохоор төрийн сангаар дамжиж ордог болохоор зарим үед бол тэрэн дээр хүндрэл гараад минийх орсонгүй гэдэг тийм асуудал гардаг. Ер нь бол тэр хариуцлагын улс төлсөн татварынхаа тодорхой хэмжээг авдаг. Тэр хэсгийг буцааж авах эрх нь байгаа учраас тэр нь бол бүгд хийгдэж явж байгаа. За татвар төлөгчтэй хэр ойрхон одоо ажиллаж байна вэ гэдэг асуудлын хувьд бол бид нар та сая дурдлаа тоон гарын үсгийг Монголд ер нь анхны хэрэгжүүлж байгаа байгууллагуудын нэг манайх татвар төлөгчдөө тоон гарын үсгтэй болгоод цахим тайлангийн системд шилжлээ. Энэ жилийн эцсийн тайланг одоо 13 оны жилийн эцсийн тайланг бүгдийг цахимаар авлаа. Энэ бол их том ажил байлаа. Бидний хувьд бол бас нэлээд том сорилтууд туллаа. Эдносыг бол амжилтад авсан. Одоо бол энэ аж ахуйн нэгжүүд 1 сараас эхлээд нөөтийн тайлан, онцгойн тайлангууд бол дандаа цахимаар өгж байгаа. Энэ татвар төлөгч өөрөө татварын албан дээр биеэр ирж очрол одоо тийм хүндрэлтэй асуудал үүсэхгүй их давуу талтай болж байгаа. За явандаа одоо банкнуудтай хамтарч ажиллаж байгаа, банкнуудаар цахим төлбөрүүд орж ирж байгаа. Ингээд аль болохоор бүгдийн ил тод байлгахаар бүгд одоо бие биендээ итгэлтэй одоо ажиллаж болохоор тийм нөхцөлүүдийг хангах үднээс ажиллаж байна. Бид нар шуудантай Монгол шуудантай бол гэрээтэй байгаа. Татвар төлөх шуудангаар тайлангаа илгээчих бас болж байгаа. Мэдээж Монгол улсын өнцөг хөлбөмбөрт бол интернет төдийлөн хүрээгүй байх магадaltaй. Тийм учраас бол захимаар байлаа биш маа гэхэд шуудангаар бол татварлagч өгөөд байх бололцоотой болж байгаа. Яг хөө төлөвлөгөөний хувьд бол бид нар жаахан орлогын төлөвлөгөө баг зэрэг тасалдaltaй явж байгаа. За энэ бол өөрсдөө мэдж байгаа өчигдөр ерөнхий сайд бол бас хэлсэн тодорхой шалтгаануудаас болсон юм байгаа. Иймэрхүү байдалтай байна. Яг одоо бол энд 3 агентлаг дээрээс нь стандартчл хэмжилзөө байгаа учраас ер нь яг стандарт гэдэг бол бид эрүүл аюулгүй тав тухтай амьдрах тэр боломж бололцоог л хангах гэдэг ийм ойлголт шүү дээ. Тэгэхээр стандартынхан маань ер нь өнгөрсөн хугацаанд хэр олон стандартыг шинжилж тогтоов гэд шинжлэлийн засгийн газар гарч ирсний дараагаар шадар сайд асуудал эрхэлж байгаа учраас олон стандартуудыг бид олон улсын түвшинд хүргэх хэрэгтэй байна. Хэрэгтэй хэрэггүй стандартуудаа ялах хэрэгтэй байна гэдэг стандартын тооллого явагдсан ба тэгэхээр энэ ажил ер нь хэр үр өгөөчтэй байсан. Жишээ нь агентлагууд дээр байгаа стандартууд одоо хэр зүй зохистой байгаа юм бэ гэж ер нь Монгол улсад энэ эрүүл аюулгүй тав тухтай амьдрах энэ Монгол хүн амьдрах энэ таатай орчныг бүрдүүлэхийн тулд стандарт дээр бас ямар өөрчлөлтүүд явагдаж ирж байна. Стандарт шимжилсэн газрын хувьд 2013 онд сүүлийн 10 жилд хийдэг байсан стандартчлалын улсын үйлчлэгийг Монгол хэмжээнд зохион байгуулсан байгаа. Энэ шадар сайдын эрхлэх асуудлын өрөөний агентлагууд болон 14 яамны тренерийн бичгийн даргуудын бүрдсэн ажлыг ажилласан нийт 6200 стандарт дээр ажилласны дагуу заавал мөрдөх стандартуудын үнийг буулгахтай. Энэ нь бол яг таны хэлсэнчлэн эрүүл аюулгүй амьдрах асуудалтай холбогдсон стандартуудын үнийг буулгасан. Стандартын тогтолцоог шинжлэх хөтөлбөрийн хүрээнд бол Монгол улсад Европын холбоотой хамтарсан төсөл хэрэгжиж байгаа. Энэ нь бол 2014 оноос эхлээд хэрэгжиж байгаа. Тэгээд 3.9 сая долларын төсөл 2014 оны 4 сарын 1-ээс хэрэгжүүлээд төслийн баг ажилд орсон байгаа.
Цаашдаа стандартчлалын тогтолцоо бол одоо сонгон хэрэглэх зөвшөөрлөлийн байх тогтолцоонд шилжиж байгаа. Одоо заавал мөрдөх стандартуудаа бас сонгон хэрэглэдэг болох тал дээр харилцаа. Энэ нь бол нөгөө бизнес хэрэглэгчдийг дэмжих, тийм ээ, хөгжил дэвшил, нийгмийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнчлэгийг зах зээлд нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа. Анх удаа явж болохоор яахгүй шүү дээ. Мэдээж дараагийн асуулт бол ер нь энэ агентлагууд одоо хэр иргэнд ойрхон ажиллаж ийнэ гэж мэдээж бүхий л одоо үйл ажиллагаа иргэнд чиглэж байгаа учраас ямар нэгэн байдлаар одоо доотлын гэдэг юм уу газар хэлцийн гээд уялдаа холбоо байгаа ах. Гэхдээ яг иргэнд хүрэхийн тулд чухам иргэний хүсэж байгаа мэдээллийг хэр хангалттай сайн өгч чадчихээн. Иргэнд ер нь хэр сайн нээлттэй байгаа вэ гэдэг дээрээ чухам яг юу хийж ажиллаж байна вэ? Дээрээс нь Монгол улс бол ухаалаг төртөө болох хэрэгтэй гэдэг ийм санаачлаг гараад энийг бол одоо улс төрийн хүрээнд байгаа бүхий л нам эвслүүд дэмжиж байна. Тийм учраас бүгдээрээ ухаалаг болохын тулд ухаалаг энэ технологиг бас яаж үйл ажиллагаанд ашиглаж байгаа вэ гэдэг энэ асуудал яригдах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Агентлагууд маань Тэгэхээр зэрэг худалдаа гарганы газар бол байгуулагдаад бид нар яг одоо бидний хамгийн анх түрүүнд хийсэн ажил юу гэхээр зэрэг тендер гэхээр зэрэг ерөөсөө л бөөн бодлон анзаар одоо хэл ахуул авлага гэдэг юм ойлголт байдаг байсан бол энэс яаж гарах вэ гэдэг арга замыг бол бид нар бас бодож үзээд ямар ч байсан одоо тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжүүд бол маш олон жишээ гүйж материал авдаг. Одоо татварын ерхий газар руу гүйж татварын тодорхойлт авдаг. Иргэний бүртгэлийн газраас очиж одоо гэрчлэхэн маань үнэн эсхийг л авалуулдаг. Нийгмийн даатгал руу очиж татварын бичиг одоо ажилтан маань үнэн үү гэдэг бичиг авдаг жишээлх юм л да. Энэ бүхнийг одоо цөөрүүлэхийн тулд том төрөөс ухаалаг төрлөө шилжихийн тулд дээрэс нь одоо иргэдэд хүндрэлгүй төгжрөлгүй үйлчлэхийн тулд бид нар бол нэг цонхны үйлчлэгийг бол худалдаа авсан мэргэжлийн байгууллагуудаар бий болгосон байгаа. За энд бол нодлонгийн хувьд бол нэг цэгээр бол 600-аар аж ахуйн нэгжүүд иргэд аж ахуйн нэгжүүд үйлчлүүлж ирсэн бол одоо нэгдүгээр үйлдвэрлэлийн байдлаар авч үзэхэд бол 2000-аад аж ахуйн нэгж бол нэг цэгээр үйлчлүүлээд тэндээс утсаар зөвлөгөө аваад, биеэр зөвлөгөө аваад дээрэс нь одоо тендертэй холбоотой авлага хуулийн зөвлөгөө хажууд нь бид нар бол бүр банк хүртэл байрлуулсан байгаа. Сонгон шалгаруулалт хийгээд тэгэхээр зэрэг энэ дээр бол нэгцгээ үйлчлэгээ ажилласнаар бол тэнд бол иргэд аж ахуйн зарим хүмүүс зарим аж ахуйн нэгжүүд одоо уур гомдлоо гаргадаг, зарим нь бол талархслаа илэрхийлдэг, зарим нь бол авлагаа авдаг, зарим нь бол бүр ингээд манай одоо цахим лабораторид орж ирээд би одоо энэ цахим тендер чи орж чадахгүй байна. Тийм учраас энэ одоо материалын маань илгээхэд туслаад өгөөч гэдэг хүртэл ийм одоо юунд шилжсэн байгаа. За дээрэс нь одоо энэ шинжлэх ухааны газар сонсож байна 11 төв гэж байдаг. Тэндээс ирсэн мэдээлэл бол шууд манай нэг цэгийн үйлчлэгийн дээр ирдэг байгаа. За 3 дугаар нэг хийсэн асуудал юу гэхээр зэрэг бид нар тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжийн шалгарсан болон шалгараагүй үндслэл товч мэдээллийг бол тендер цэгийн мэн бусад одоо холбогдох төрийн худалдаа хууль ажиллагааны веб хуудсан дээр бүгдээрэнд нь ил тавьдаг болсон байгаа. За энэ нь бол юу гэхээр зэрэг нэр үнэхээр шалгарсан аж ахуйн нэгж нь үнэхээр одоо тендерийн энэ тавигдсан ерөнхий шаардлагуудыг хангаад шалгарсан компани муу юм уу биш юм уу гэдэг дээр бол баян гомдол гарч идэг. Тийм учраас одоо бол яг одоо энэ эх 7 хоногоос эхлүүлээд бүр шалгарсан компани тендерийн материалыг бүтээхээр нь тавихаар болсон байгаа. За дөрөвдүгээр нэг юм юу гэхээр зэрэг бид нар бол энэ цахимаар явуулснаар бол орон зай хамааралгүйгээр тендерт аж ахуйн нэгж орох боломжтой. Гадаадаас ч орж болно, гэрээсээ ч орж болно, компани дээрээс ч орж болох юм боломжийг бүрдүүлж энэ эхлэл явагдаж байгаа. Ер нь бол бүр ингээ бид нар 100% хийцэн гэж ярихгүй. Ямар ч хэсэн тодорхой хэмжээний мэргэжлийн байгууллагадаа тодорхой хэмжээний бас ахиц гаргахаар одоо хамт олноороо ингээд мэрийгээд ажиллаж байгаа ерөөхдөө. Манай татварын хувьд бол бид нар түрүү бас тодорхой хөвшөнд хэлсэн энэ дээр бол гар утасны аппликейшнуудыг манай гаргасан байгаа. Энэ нь болохоор татвар ялангуяа манай нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нарт бол бас их хэрэгтэй үйл ажиллагаа гэж бодож байгаа. Хүмүүс бол бас нөөтийн патаныг хурамчаар үлдэх, тэрнээсээ бол татвар төлөгч маань бас тодорхой төвшөнд хохирох асуудлууд үүсдэг. За энэс урьдчилан сэргийлэхийн тулд татвар төлөгчдөд зориулсан гар утасны аппликейшнийг албан ёсны зөвшөөрөлтөөр нөгөө Google юунтерээс албан ёсоор юугаа аваад зөвшөөрлөө аваад тэгээд бид нар энийг гаргасан байгаа. Тэгэхээр энэ дээр татвар төлөгчөө бол нөөтөлөгч мөн байна уугүй байна уу? Энэ нөхөр хард листэнд байна уугүй юу гэдгийг бол тулгаад үзчихэд бол боломжийн болж байгаа. За мөн сангийн хамтаагаа хамтраад бид нар татварын хуулийн шинжилгээний төслүүд дээр ажиллаж байна. Дээрээс нь сая одоо 2 хууль өргөн баригдчихсан байгаа засгийн газраас татвар төлөгчдийн 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой
аж ахуй нэгжийн 90% татварыг буцаалгах мөн нэмэгдсэн хүртийн албан татварын босхийг өсгөх гэсэн хоёр үг бол оруулчихсан байгаа. Энэ мэтчлэн стратегиар бид нар бол ажиллаа хийгээд татвар төлөгч нарт аль болохоор ойлгомжтой болох талаас ажиллаж байна. За ягчрал дараас нэг асуулт асуусан. Одоо хамгийн хэцүү салбарыг нэрлэвэл одоо ямар салбарыг нэрлэх вэ? Одоо юу гэх юм бол яригтай салбар гэвэл Төрийн байгууллагаас уу? тий. Одоо төрийн байгууллага бол аж ахуйн нэгжийн байгууллагууд одоо тендерт оролцоход айгүй олон одоо ингээд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Одоо шилбэл манайх тэгж авах хэрэгтэй байсан, манайх ингэж авах хэрэгтэй байсан гэдэг тий. Одоо тиймэрхүү газраас одоо хамгийн одоо амар хэцүү салбар нийшүүч гэж нэрлэхэд одоо ямар салбарыг нэрлэх вэ? Ерөнхийдөө бол тендерт орж байгаа аж ахуйн нэгжүүд бол мэдээж хэрэг бас нэг тийм үг өгдөг чинь ер нь бол 70 чагуунц оролдоход нэг нь төрүүлдэг гэж тийм. Тэгэхээр зэрэг мэдээж хэрэг шалгараагүй компани бол мэдээж хэрэг би одоо уг нь бид нар бол аль болох ил тод мэлдтэй байх үүднээс бол тэр шалгарсан шалгараагүй үндэслэл гэдгийг бүр ингээд одоо бүр зүйл заалтаар нь тендерийн одоо өгдлийн өснөгтөд заасан тийм шаардлага хангаагүй гэдэг ийм үг бол бичиж өгдөг л дөө. Тэгээд тэгсэн ч гэсэн зарим аж ахуйн нэгжүүд бол ямар юм ажиглагдж байгаа нөхөс үлүүд бол тендерт орж одоо тендер нээхээс өмнө шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар гомдол гаргадаг. Нээсний дараа бол сангийн амд гомдол гаргадаг. Тэгэхээр зэрэг одоо ингээ ажиглаад байхад юу ажиглаад бид нар бас 2 жил гараа ажиллаад ингээ ажиглаад байхад юу харагдаж байна гэхээр зэрэг заримдаа бол одоо энэ захин модалтай авалтанд оролцож амжаагүй үедээ гомдол гаргаад байна уу даа гэж бас бид нар шин дотоод мониторинг хийж штэ бас байгууллага дээр тийм. Заримдаа бол яаж юм нөхөр зэрэг би ялаагүй бол одоо хинч ялахгүй ч гэдэг юм уу тийм. Нэг тийм юугаар ингээд улаан зам ингээд татварын өртөө байна гэ татварын ерхий газраас бид нар лавлгаагаа аваад тодруулга аваад борлуулалтын орлого чи хүрэхгүй байна гэд ингээд тахад бол ерөөсө тэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр ингээд эн чин цаанаа юу яваад идэг гэхээр зэрэг төрийн ажлын ингээд хугацаанд сунжраад төрийн ажил бүтээн байгуулалтын яг энэ үед одоо хийгдэх ажлууд сонжроод идэг юм тараад. Ялангуяа энэ бол нэг барилга, эрчим хүчний салбар тий барилгын тендерүүд дээр одоо ажлын тендер гэж ярьдаг бид нар тий. Ажил, эрчим хүчний юунууд дээр бол аж ахуйн нэгжүүд бол маш олноор ордог. Нэг тендер дээр бол нэг сая хамгийн сүүлийн нэг тендер дээр хэд 55 аж ахуйн нэгж орсон тийм нэг тендер дээр шүү дээ. Тэгэхээр зэрэг эднэр дээр бол одоо ер нь нэлээд хүндрэл гардаг салбарууд бол ер нь ажил эрчим хүч ер нь ажлын тендерүүд л байт юм да ер нь. Тэгээд ингэдэг л дээ бас одоо худалдаа ажиллах одоо энэ ажиллагааны газар байгуулагдсанаас хойш одоо харьцангуй одоо тендерийн бодлоо айгу багаслаа гэж ойлгодог. Тэгээд одоо өмнө нь бол өнгөрсөн он жилүүд дээрээс одоо тендерээс ирсэн төрсэн тэр бомтнууд гэж нэрлэдэг байсан ш. Одоо тэгээ үүнийг бол ингээд таслан цогсоож ингээд чадлаа гэж бас айгу олон иргэд тэгж үздэг. Ер нь та энэ дээр санал нийлэх үү? Мэдээж ажил үйл ажиллагаа явуулж байгааг үү те. Яг бид нар бол тодорхой хэмжээний алхмуудыг мэдээж хэрэг энийг зогсоох үүднээс энэ агентлаг байгуулагдсан. Тийм учраас бид нар аль болох ил тод өрсөлдөх тэгш боломжийг бүрдүүлэх, дээрэс нь нээлттэй ажиллах, мэдээж төрийн худалдаа авалт хийж байгаа учраас энэ үүднээс бол бидний гол зорилго бол тэр. Тийм учраас бид нар энийг хэрэгжүүлэхэд бол аль болох одоо худалдаа авах үйл ажиллагааг дэвшилтэд технологиг нэвтрүүлэх, аль болох бүгдийн цагламаар явуулах, бүгдийн нээлттэй тавих, иргэдэд одоо аль болох хүртээмжтэй тендерийн мэдээллийг ил тод тавих, өрсөлдөөний хязгаарлахгүй явуулах гэдэг бүхэл зорилтуудыг одоо хамт олноороо мэрийгээд ямар ч гэсэн тодорхой алхмуудыг хийх гээл явж байгаа. Тэрнээс бид нар 100% энийг байхгүй болгочихсон, бид нар тэгсэн гэсэн ийм одоо том амлалтаар бол ярихгүй. Бид нар энийг байхгүй болгохын төлөө ямар ч гэсэн тодорхой алхмуудыг хийгээд төлөвлөгөөтэй ажлуудыг хийгээд явж байна. Зарим иргэд ингэж ярьдаг л да одоо худалдаа авах ажиллагааны газар чухам одоо юу хийдин те энийг бол зөвхөн мэддэг хүмүүс нэх юм бол аж ахуйн нэгж байгуул болон төрийн байгууллага гэсэн. Энийг болохоор эргээд одоо зүгээр одоо жирийн иргэд гэх юм уу те жирийн иргэд бол яг одоо ийм газар байдаг гэдэгс бас ингэ төдийлэн сайн мэддэг. Танахыг тэгээд өөрсдийнхөө одоо ингэ зар сурталчилгаагаа ч юм өөрсдийнхөө ингэ сурчлах маяг дээр арай жоохон тийм дутууд болмог ажилтсан болов гэж бас боддог л да. Олон хүмүүс нь худалдаа авах ажиллагааны газар одоо юу хийдин ямар байгууллага ингээл өчтөр ингээл бас ингэ бид нар ийм нэвтрүүлэгт орох гэж байгаа гэж яриа явж байгаа. Бас мэдгүй хүмүүс байдсан билээ. Энд дэр тэгэхээр бас хүмүүстээс өөрийнхөө байгууллагыг тий ер нь анх одоо танах байгууллагад бараг 2 жил гарсан болцсон. Энэ хугацаанд дэр нэг байгууллага яг ер нь одоо яаж сурталчилсан бэ олон нийтэд? Бид нар бол ерөнхийдөө бол энэ худалдаа авах ажиллагааг нээлттэй явуулах хэрэгтэй гэдэг энэ одоо нээлттэй ил тод явуулна гэдэг энэ ажиллагааны үүдэн дээр л бид нар одоо ерөөсөө энэ
аль болох л одоо нэг цонхны үйлчлэгээ нэвтрүүлэх. Дээрс нь бид нар ч бол ингээд нэг PR хөөгд идэггүй л дээ. Яг үүндээ бол бидний гол зорилго бол юу гэхээр зэрэг энэ ажлуудыг бидний хийсэн ажил бол үнэхээр одоо шалгуулсан гүйцэтгэгч компаниуд маань ажлаа хийгээд яг цаг хугацаанд нь хийгээд дуусчихвол тэрний дараа бид нэг үр дүнг нь ярих юм да тий. Хоёрдугаарт нь гэх юм бол Орсын аж ахуйн нэгж маань бол үнэхээр одоо яг л ажил хийдэг одоо нэг цүнх өрдөг компани биш юм байна гэдгийг олон түмэнд харуулах. Бид нар мэдээж тодорхой хугацаа хэрэгтэй биднэрт байгууллагад жил гаргахан болж байгаа. Бид нар PR-ыг ганцхан үр дүн гаргахын төлөө явж байгаа. За дээрэс нь бол төрийн байгууллагынх ингээл одоо төрийн байгууллагад бас зар сурталчилгааны мөнгө төгрөг гэдэг нэг их юм тавигдаад идэггүй шүү дээ. Ер нь бол тий. Тийм учраас бид нар бол тухай цаг бүрд нь одоо цаг үеийн мэдээгээр одоо ийм тендерүүдийн нээлт явагдлаа, ийм одоо бодлого ажиллагааны нэгдүгээр үйлрэлийг явуулсан юм байна ч гэдэг юм те. Ийм компаниуд ингээд шалгарсан гэдэг ийм мэдээллүүдээ одоо тодорхой хэмжээний тавигдах шаардлагатай вебсайтууд дээр тавиад байдаг. За манай дээр бол бас биднэрт бол нэлээд одоо бахархууштай юм юу гэхээр зэрэг бид нар авилгалтай тэмцэх газраас одоо энэ төрийн 50 байгууллагуудын ил тод нээлттэй ажиллаж байгаа байдал дээр үнэлгээ өгсөн байдаг. Тэрэн дээр бол манайх бол эхний 5 дугаар байранд орсон. Энэ бол бас бид нэр одоо хэр зэрэг иргэдээ аж ахуйн нэгжтэй ил тод нээлттэй ажиллаж байгааг бас үнэлгээ болов гэж бас бид нар бодож байгаа. Ингээ цаашдаа бас таны хэлснийг анхаарай. Мэдээж хэрэг бид нар бол иргэд аж ахуйн нэгжийн одоо төлөөлөл үйлчилж байгаа нэг талаар төрийн байгууллага нөгөө талаар бид нар үйлчилгээний байгууллага гэж өөрсдөө ярьдаг. Тийм учраас энэ дээр бид нар бас анхаарч ажиллая. Нэг зүйл асууя. За шатхууны тухайд бол олон их үсвэртэй болсон гэж түрүүн ярианда дурдлаа л та. Шатхууны үн бүрдэлтийн ер нь ямар хувь байгаа гэдгийг та нэг тодруулбал. Импортных баг л та тий. Импортын шатхууны үн бүрдэлт гэдэг. Ер нь яг тэ хилийн үн бол нэг валютын ханшнаас шалтгаалаад байгаа маа. Ер нь нэг 80-аас нэг 83 орчим хувийг хилийн үн эзэлж байгаа. Тэгээд дээрээс нь тэгээд нөөт, за тээврийн зардлууд, холбогдох татварууд. За ингээд одоо компани одоо борлуулалттай холбоотой зардал нэмэгдээд сая одоо жижиглэнгийн үн болж гарч ирж байгаа. Тэгэхээр бид манай ард иргэд бол сайн ойлгож байгаа л доо. Ер нь бид бол 100% гаднаас импортоор одоо нефть бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Ийм болохоор өнөөдрийн байдлаар бол одоо яг хилийн үнийн бүрдэлтэн дээр энэ валютын ханш өндөр байж байгаа дээр бол 85% нь одоо хилийн үн байна. За хилийн үнийг би түрүүн тавчхан хэлсэн. Ер нь бол бид сайн ажилласны үр дүнд, сайн хилцээ хийсний үр дүнд, баг болж ажилласны үр дүнд, нэг цонхны гарцаар гарсны үр дүнд бол хоёр талдаа их сайн бууруулж чадсан. Одоогор бол хилийн үн за зарим төрлүүд дээр бүр $1000 доошо буусан. За ерөнхийдөө бол $1100 доошоо байгаа. Ийм үнэтэй болгосон. За энэ үн бол одоо төрөл бүр дээр $250-аас $300 одоо бид буулгаж чадсан. Энэ хугацаанд энэ жил хагасын хугацаанд. За энийг маань одоо харамсалтай нь харин түрүүн би хэлсэн. Валютын ханш одоо ер нь өсөөд ингээд жоохон идээд байна. Яг бодит амьдрал дээр бол за манай газрын тосны газрын хувьд бол бид импортлагч одоо энэ жижиглэнгийн худалдаанд идэвхтэй үүрэг нийгмийн хариуцлага үрж оролцдог 14 компанитай одоо хамтарч ажилладаг. За хайгуул олборлолтын чиглэлээр бол 16 компанитай ингэж хамтарч ажиллаж байгаа. За энэ маань одоо эргээд ард иргэд нийгэмд маань одоо яаж нөлөөлж байна вэ гэж. За энийг бол манай ард иргэд өөрсдөө үнэлт өгнж байгаа бах. Сүүлийн одоо жил хагасын хооронд хугацаанд бол Монгол улсын хэмжээнд нефть бүтээгдэхүүний урд нь жил болгон өсдөг байсан. Асуудал бол байнга байдаг байсан. За дээрээс нь сэтгүүлч та бүгд бас мэдж байгаа. Урд нь бид энэ үнийн томьёо тохирч чадаагүй байхад сарын төгсгөл болохоор нэг хар дарсан зүуд шиг. За ямар үн ирэх бол Оросуудын үн юу болчих бол татвараа нэмэх болов яах бол гэж хэвлэл мэдээлэлээр нэг шуугдаг байсан. Одоо ийм юм байхгүй болоод одоо ер нь баг жил болж байна. Яагаад гэвэл бид томьёо тохирцсон учраас урьдчилж харж бүх юм одоо тооцоолж чадж байгаа. За дээрээс нь нэмээд бид бас та бүгд мэдж байгаа Монгол банктай хамтраад энэ хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ маань маш их үр дүнгээ өгсөн. Ялангуяа энэ одоо манай нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтэн дээр. За энэ бол яг эрсдлээ бол компаниуд өөрсдөө үүрээд явж байгаа юм.
3.8 хүртэл хувийн хүүтэй зээл олгогдсон. За энэ зээлд бол одоо яг л нөгөө арилжааны банкнаас авдаг зээлийн хэмжээнд л авч байгаа. Барьцаанд нь тавих хэрэгтэй юм а тавиа те бүхэл одоо эрсдлээ өөрсдөө үрээд ингээд авч байгаа. За энэний нэг сайн тал нь давуу тал нь яг нөгөө хүү баг учраас нэг давуу тал байгаа. За энэ хүүний зөрүүн дээрээс бол яг нэг литрт нөлөөлөл бол нэг 6-8 төгрөгийн ил нөлөөлөл байгаа. 1 литр бензинд. Гэхдээ энэний нэг сайн том давуу тал нь юу гэхээр мөнгөний нөөцтэй боломжтой болчхоор нөөцөө бүрдүүлэх болцоотой болчихж байгаа. Тэгэхээр бид урд нь Монгол улс бол одоо 11 онд бүр 3 хоногийн нөөцтэй энэ хүртэл байж үтсэн шүү дээ. Нефт бүтээгдэхүүн. Өнөөдөр бол бид тогтмол 35-аас 47-8 хоногийн нөөцтэй байгаа. Дээрээс нь нэмээд бид шиг улсын нөөц гэж бас байгаа. Тэгэхээр бидэнд бол одоо айх хэмээх юм байхгүйгээр сайн аймаалцж агаад бүтээгдэхүүнээ татаж авч нийлүүлэх ийм боломж болцоогоор бол бид энэ компаниудыг хангаж өгсөн. За дээрээс нь нэмээд одоо бид нэг баг болж ажиллаж чадсан. Энийний үр дүндэл ерөөсөө бид нэлээд тийм үр дүнтэй ажил зохион байгуулсан. За та бүгд мэдж байгаа 13 оны 6 дугаар сард ихээр бид нефт бүтээгдэхүүний үнийг улс орондоо 50 төгрөгөөр хүртэл бууруулж байл. За саяхан бол үн нэмэгдсэн. Энэ бол яа харахгүй одоо энэ валютын ханштай холбоотой. Гэхдээ төрөл үр дээр нэг 20-с 40 төгрөгөөр хөдөлсөн байгаа. Ер нь бол цаашд бол хөдөлгөөн орох уу гэвэл орноо. Гэтэ орохдоо бол бид рүү хэлсэн. Тэгэж одоо улс орныг савлуулсан эдийн засагт одоо томоохон цохилт өгсөн хэмжээнд бол тийм том өөрчлөлт бол орохгүй. Жижиг өөрчлөлтүүд нэг 5-10 төгрөгөөр нэмэгдэх, 5-10 төгрөгөөр буух энэ маань бол одоо зах зээлийн зарчмаараа бол яхахгүй явна. Ягаад гэвэл бид томьёогоор тохироод дэлхийн зах зээлийн одоо газрын тосны болон бүтээгдэхүүний үнэтэй уйдсан учраас ийм юм байгаа. За энэ дээрээ бол бид нэлээдгүй цааш амжилт олно гэж бодож байгаа. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр бид тостой болцсон. Тос гаргаад эхэлсэн. Тосны маань хэмжээ одоо энэ 13 онд биднес 786 мянган тонн тос гаргасан. Энэ 14 онд бид одоо 800 гаруй мянган тонн тос гаргана гэж төлөвлөсөн байна. 16 он гэхэд бид сая 500 мянган тонн тос гаргана. Гадагшаа экспортоор. За энэ тостой хүн бол их давуу талтай байдаг. Тостой орон давуу талтай байдаг. Энэ давуу талаа бид гаргаж сайн ажиллаж чадах хэрэгтэй. Энийг бол бид одоо сүүлийн одоо жилийн хугацаанд бол их сайн ойлгож байна. Энэ дээрээ ч одоо хоёр оронтойгоо энэ хөрш хоёр оронтой бодлого явуулсны үр дүнд амжилтууд гарч байгаа гэд бид ойлгож байгаа. За цаашдаа энэ тосоо өөрсдөө одоо дотооддоо боловсруулах чиглэлээр ч гэсэн бид үйл ажиллагаа явуулна. Угаасаа засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр угаасаа тусцсан байгаа. Гэх жишээтэй тэгээд олон асуудлууд би дэлгэрэнгүй яриад байвал одоо эфирийн цаг өрөхгүй байх. Тийм болохоор бусдаа бас ярих боломж олгоё. За баярлалаа. Бидний хилцүүлэг яг талдаа орсон байна. Хэсэг хором сурталчилгаа үзээд эргээд студид хилцүүлэг өрнөх болно. За энэ удаад бид шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагааг салбар бүр дээр удирдах явуулж байгаа. Агентлагууд чухам ямархуу төвшөнд ажиллаж байгаа вэ? Тэдэнд бас хүндрэл бэрхшээл юу байна? За тэдний ололт амжилт юу байна вэ гэдэг энэ асуудлын хүрээнд өрнж байгаа юм ингээд хэсэг хормын дараа эргээд студид болцъё. Хэсэг харьцааны хилцүүлэг студид дахиад үргэлжилж байна. За бид энэ удаад шинжлэлийн засгийн газрын үед ажиллаж байгаа агентлагууд чухам ямар үйл ажиллагааг яаж явуулж байгаа юм бэ гэдэг асуултын хүрээнд хүрч байна. Мэдээж энэ одоо ямар үйл ажиллагааг яаж гэдэг дээр бол маш олон одоо зүйлийг ойлгож болно. Иргэдэд хэр нээлттэй байгаа юм, өөрсдөө одоо дотоод зохион байгуулалт нь хэр одоо санхүүгээ хэмнэсэн зөв бүтэцтэй болсон ингээл олон асуудлууд. Энэ дээр бол мэдээж иргэдэд үйлчлэгийг хэр сайн түргэн шуурхаа ямар нэгэн маргаангүйгээр хүргэж байгаа вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд орох хэрэгтэй хаа гэж бодож байна. Би татврын байгууллагыг илүү онцолж асууя. Ер нь яг иргэнд хүргэж байгаа тэр үйлчлэгээнүүдийг хэр байна? Та түрүүн ярьсан бас харлисны тухайд ч ярьлаа шүү дээ. Өмнө нь бол одоо олон байгууллагууд гэдэг юм уу та түрүүн бас ярьлаа нөөц хуурамч падаан хийгээд авчдаг. Одоо бүр өөрөө ч мэдэхгүй нэг иргэн нэг өдрийн 20 мянган төгрөг юм уу нэг удаагийн 100 мянган төгрөгнөөс болоод өөрийнхөө нэр дээр компани илгүүлсэн. Тэр компани нь бол томоохон хууль зөрчиж одоо үйл ажиллагаа явуулж ашиг олдог байсан гэд ингээд ийм зүйлүүдийг нэрлсэн л дээ. Энэ мэт одоо яаж иргэдэд үйлчлэгээ хүргэхийн тулд өөрсдөө бас яаж ажиллаж ийн вэ гэдэг дээр илүү тодорхой тайлбар өгвөл. За бид нэр одоо бас чиг үүрэг маань хэрэгжүүлэгч агентлаг тодорхой төвшөнд татвар төлөгчдөөс одоо мөнгө хүрээдэг болохоор дандаа муу нэртэй байдаг. Угаасаа л татврын албуулын айлч улсад сайн нэртэй байдгүй. Тэгэхээр бидний хувьд бол яг хэдийгээр тийм боловч татвар төлөгчдөө бас аль болохоор үйлчилж ажиллах, аль болохоор
дөхөн байх гэдэг талаас нь хичээж ажиллаж байгаа. За энэ дээр нэгдүгürt юу хийж ийнө гэхээр бид нар татварын байцаагчдынхаа өөрсдийнх нь чадхыг дэвшлүүлээ. Энэ байцаагч нар маань өөрсдөө нэлээд одоо мэдлэгтэй, чадaltaй, ажилдаа мэрэгжлийн төрийн албаны нэр төрийг одоо өндөрт өргөж явж явах чадaltaй ийм хүмүүстэй байя гэж бид нар бол үзэж байгаа. Тэгээд эднэрийгээ бол байцаагч нарыгаа сургаж байна. Олон улсын төслүүдийг хэрэгжүүлж байна. За татвар төлөгчдтэй бол одоо тэр саяны энээсээ болоод одоо бид нар эрсдэл ямар юм байх вэ гэдэг талаасаа бол шүүж эхэлж байгаа. Тэгээд эрсдлийн газартай болж байгаа. Эрсдлийн газар маань одоо татвар төлөгчд болон татварын албаны эрсдэл хаана байна гэдгийг бол нэлээд нэгтэлж үздэг. Энэ яг энэний улбаалаад одоо тэр таны хэлсэн нэмэгцүүртийн албан татварын асуудлууд бол босч ирсэн. Урд манай зарим одоо татвар төлөгчид маань цаасан компани үүсгээд цаасан компанийнхаа цаасан компани дээр хий борлуулалт бичээд ингээд нэмэгцүүртийн албан татварын хасалт аваад яваад байдаг гэсэн. Эдгээр нөхдүүдийг бол бас таслан зогсоогоод үйл ажиллагаагийн таслан зогсоогоод тэгээд харал листэнд оруулсан байгаа. Энэ нөхдүүдтэй нөгөө эрсдэлд орохгүй талаас татвар төлөгч бол тэрийг үзээд ингээд энэ бол болохгүй юм байна гэдгийг ойлгодог болсон. Мэдээж хууль шүүхийн байгууллагуудаар бол шалгаж байгаа хүмүүс ч байгаа. Тэднээс бол өөрсдийнхөө мэргэжлийнхаа дагуу тэр мэргэжлийн байгууллагууд нь хэлэх байх. Зүгээр татварын алба бол одоо олон улсын төвшөнд бас нэлээд өндөр чадaltaй мэргэжилтэндээ байх шаардлагатай болж байна. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалтууд ирж байна. Гадаадын том компаниуд, үндэстэн дамжсан корпорациуд манад нээж байна. Тэгэхээр нөгөө олон улсын татварын асуудал гэдэг нь босч ирж байгаа. Энэ бол бас шинэ асуудал биш. Гэхдээ бид нар бол энд эртхэн бэлтгэлтэй байх үүднээс одоо төсөл хэрэгжүүлээд Японы JICA байгууллагатай төсөл хэрэгжүүлээд татварын хураалт болон олон улсын татварыг боловсронгуй болгох гэдэг ажил хэрэгжүүлээд явж байна. Энэ оны өнгөрсөн оны 12 сараас эхэлсэн. За ингээд энэ төслийн үр дүнд бол Монгол улсад татварын өр дуудах төв гэж төв бий болно. За энэ бол одоо нэг байцаагч нэг татвар төлөгч рүү уцтаал ингээд улс даяараа бие биенлөөгөө уцтаал хөөцөлдөд байдгийг бол бид нар нэг газраас захин мэдээллийн сантай байгаа. Бид нар өөрсдөө нэгдсэн мэдээллийн сангаасаа өрөө гаргаад ирнэ. Өрөөрөө тодорхой одоо мэрэгсэн хүмүүсээр бол татвар төлөгч нарт анхааруулахаар та ийм болж байна гэдэг өртөө болж байна. Таны ногдолч ингэж гарлаа гэдгийг бид гаргаж өгөхөөр хэлж яхаар энэ нөрөө цахимаар мэйл рүү н очино, утсаар дуудагдана. Энэ нөрөө одоо бүртгэгдээд явчихна. Тэгэхээр дараа нь татвар төлөгч бол над хэлээгүй гэдэг асуудал байхгүй болох нь. Татварын албаны ч гэсэн бас зардлыг нэлээд хэмнэ гэж ойлгож байгаа. За тэгэхээр ер нь бол татвар гэдэг өөрөө ашигтай байж татвар байдаг. Тэгэхээр одоо жишээ нь ашиггүй ингээд баахан татвар ингээд хураагаад хүн амтныг одоо бужигнуулчаад энэ өөрөө үр дүнгүй байх юм бол ашиггүй байх юм бол татвар өөрөө одоо зорилготой хүрээгүй гэж үздэг. Тэгэхээр татварын үндсэн 6 зарчмын нэгэнд бол татвар ашигтай байх гэдэг зарчим байдаг. Тэгэхээр аль болохоор одоо бага зардлаар энэ нь болохоор төрийн зардлыг ч бага байлгах мөн татвар төлөгчийн ч гэсэн татвар төлөх зардлыг бас бага байлгах хэрэгтэй. Энэ нөгөө цахим тайлан одоо энэ юу гэдэг юмнууд маань одоо гар утаснасаа төлбөрөө хийчих, татвараа төлчих те заавал татварын албан дээр очихгүй, заавал банкн дээр очихгүй гэх мэтлээ энэ юмнуудыг бол бид нар хоёр талаасаа хийж байна. За олон улсын томоохон одоо зөвлөгөө өгдөг компаниудаас бид нар бол бас дэмжлэг авч ийн төсөл хөтөлбөрийнхаа хүрээнд бол одоо дэмжлэг авч ийн яаж боловсронгуй болох вэ? Жишээ нь уулуурхайн салбарт бид нар ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ? Манай татварын байцаагч нар яаж тэр нөхдүүдийг одоо татварын хяналт шалгалт явуулах вэ? Мэдээж мэрэгжлийн одоо онцлог гэж байгаа. Уулуурхаа бол их хөрөнгө оруулалт шаардсан. Ялангуяа газрын тос бол их хөрөнгө оруулалт шаардсан. Тэр одоо зардлыг бол зөв тооцдог байж иж тэрийг нь татварын байцаагч ойлгодог байж иж нөгөө татвар төлөгчтэйгоо эргээд одоо зөв ойлголцол төрнө. Тэгэхгүй бол одоо хуулиа хэрэгжилж чадахгүй тэгээд татварынхаа одоо юу мэдлэг нь уулуурхайн одоо мэрэгжлийн талаар мэдлэг муутай байх юм бол энэ бол цаашдаа хоёр талд сөргөлдөд хүргэдэг. Бид нар бол энэ тал дээр бас ажиллаж байна. За та бүхэн мэдж байгаа манай улсын эзэн орлого хяналтын газар гэж томоохон татвар төлөгчдийг одоо 400 татвар төлөгчийг хамарсан ийм газар байдаг. Энэ газар маань бол ер нь төсвийн орлогын ихэнх хувийг бол бүрдүүлж явдаг ийм байгууллага. Энд бол эрдэс соёлын хэлтс гэж байдаг. Эрдэс соёлын хэлтс гэдэг нь бол уулуурхай мэрэгжилтнүүд ажилладаг. Геологчдыг бид нар ажиллуулж байгаа. Хэдийгээр одоо цалин багтаа ч гэсэн тэнд бол манай залуучууд ажиллаж байгаа. Геологч залуучууд байгаа. Барилгын юуны одоо
инженер хүмүүс байгаа. Гэтэл эдгээр мэрэгжилтнүүдийг бол бид нар бас доторхоо талдаа ажилуулж өөрсдийнхөө мэрэгжлийн онцлогтой уялдуулж ажиллах талаар ажлууд хийж явж байна. Стандартынхан ер нь энэ бизнес эрхлэгчтэй хэр сайн дэмжиж ажиллаж чадж байгаа вэ? Яг тэгэхээр зэрэг олон стандартаар хориглоод өчглөөр зэрэг бизнесийн үйл ажиллагаа явж чадахгүй байна. Ингээд эргээд ашиг олж чадахгүй байна. Ашиг олж чадахгүй учраас татварынханд татвараа төлж чадахгүй гэдэг. Ингээд улс орны эдийн засгийн асуудал бол бие биенээсээ л бүх юм хамааралтай байгаа учраас ер нь бизнесийнхнийгаа хэр сайн дэмжиж ажиллаж байна. Тэдэнд хэр сайн үйлчлэгээ өргөж байна гэж. Стандарт хэмжил зүүн газрын зүгээс бол бизнес эрхлэгчдийг бол тодорхой шатал болгон дээр үйл ажиллагаа болгоноор дэмжиж ажиллаж байгаа. Бүтээгдэхүүн үйлчлэгээний те тохирлын гэрчлэгээ, экспорт импортын гэрчлэгээ бичих мөн хэмжээний нийгмийн байдлыг хангах чиглэлээр бол одоо энэ тооцоо худалдаа төлбөрт ашиглаж байгаа бүх хэмжих хэрэгслийн баталгаажуулалт тохируулгын ажлуудыг бүгдийг хийж байгаа. Стандарт хэмжил зүүн газрын одоо нийгэмд үзүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг иргэд бизнес эрхлэгчид маань одоо өнгөрсөн жилүүднийх сайн ойлгодоггүй байсан. Шинжлэх ухааны газар болон Монгол Улсад уул уурхай одоо хурцлаа гэж байгаатай холбогдуулаад яг энэ хүн даацсан машин механизмын те жингийн баталгаанууд, туухай баталгаанууд одоо энэ барилгын усууд, орон сууцчлуулах хөтөлбөрийн дүрэнд цахилгааны тоолор, усны тоолорын асуудлуудаар бол одоо маш их аж ахуйн нэгжүүд ханддаг. Энэ үрээс манайх төсвийн орлогоо бас 120% өнгөрсөн удаа давуулан биелүүлж ирсэн. Одоо энэ жил гэсэн төсвийн орлогоо эхний улирлын байдлаар яг үндсэн жилдээ оруулах төсвийн орлогынхаа 80%-ийг бүрдүүлсэн дөрөлрөлдөө бараг явж байгаа. Тэгээд бизнес эрхлэгчдийн хувьд нэг л анзаарах зүйл нь бол яг стандарт хэмжил зүүн газрын бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо бидний зүгээс яг таниулах сурчлах ажил бол өнгөрсөн жилүүд нэг сайн хийгдэж байгаагүй тал анзаарэгдсэн. Тийм болохоор бид нар бас түрүүний их жаргал даргын ярьдаг шиг алхтаа тэмцэх газрын судалгаагаар бас дундуур байр эзэлсэн. Үүн дээрээ бид нар дүгнэлт хийгээд нийт одоо ажилтан албаа гчдын авилгалд өртөх судалгаа хийсэн. Бизнес эрхлэгчдээс бас энэ судалгаагаа авч байгаа. Эннийхээ дагуу бас бид нар олон нийтэд мэдээлнэ. Эннийхээ дагуу бүх ажилтан албаагчдыг хариуцлагажуулж одоо өөр байгууллагын вебсайт дээр төсвийн хил тод байдал, авилгалын хил тод байдал гэдэг зүйлүүдээр хандчихсан. Тэгээд одоо манайхаас гарч байгаа бүтээгдэхүүн үйлчлэгнүүдийг одоо вебсайтын шинжилгээ маань хийгдэж байгаа учраас бас тодорхой мэдээлэлүүд нийгэмд хүрэх нь бас хүртээмж багтай байгаа тал ажиглагддаг. Мэдээж тэр захим уус ашиглалтанд оршин бол хүмүүс бас тодорхой мэдээллүүдийг өөрсдөө шаардлагатай мэдээллүүдийг аваад яваад бахаа гэж бодож байна. Ер нь би зүгээр асууя. Газрын засгийн газар дээр ч тэр стандарт дээр ч тэр худалдаа авах ажиллагаа татвар аль алин дээр нь хил хамгаардаг. Сайн муу янз бүрийн мэдээлэл байна. Мэдээж одоо худал үгийг 1000 татвал үнэн болдогтой адилхан олон л мэдээлэлүүд байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ер нь хэр их шүүмжлэл ав тэр шүүмжлэлээ хэрдэн одоо жишээлх юм бол 100% гэх юм бол хэдэн үнэн байгаад хэдэн худлаа байв гэж мэдээж янз бүрийн бодлоготойгоор хин нэгэн гомцон тунсан ч гэдэг юм уу янз бүрийн асуудлаар үйл ажиллагаануудыг шүүмжлэх талууд бий. Мэдээж магтах гэдгийг бол хүн зав гаргаад хин нэг магтаад явж явахдаа одоо хэцүү шттэ тийм учраас шүүмжлэх өөрт нь гомцсон ч гэдэг юм уу тунирсан юм баа учраас тэрэндээ л илүү их цаг зарцуулж шүүмжлэх хэр хүлээн авав шүүмжлэл ер нь хэр бодтой байсан бэ? За манай газрын засны газрын хувьд манай дээр шүүмжлэл нэлээд бий байсан урд нь одоо чинь тамсгийн талыг там болгочлоо гээл зөндөл олон цуврал нийтлэл сонин гоорч гарсан нэвтрүүлгүүд гарсан. За ингээд ер нь байгаль орчинд бол их халтай гэдэг одоо бас за Бат Эрдэнэ авраг бас одоо энэ хинтийн тэр нөгөө Дэлгэр хаан сумын нутагт бас одоо хайгуулын үйл ажиллагаа явуулах дээр ингээд орон нутаг Бат Эрдэнэ аврагын дэмжлэгтэйгээр ингээд гацаагаад ингээд зогсоогоод байдаг. За иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ч гэсэн бас нэлээд шүүмжлэлтэй ханддаг юмнууд бий. Тийм ч учраас биднээс яадаг вэ гэхээр одоо энэ орон нутгийн уулзалт гэдгийг бол тогтмол хэвшүүлээд байгаа. Сүүлийн одоо 4-5 жилд хэвшүүлсэн. За сүүлийн 2 жилд бол бүр хэрчтэй зохион байгуулж байгаа. Ялангуяа энэ орон нутгийн ард иргэд за энэ асуудал тавиад байдаг энэ иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулаад за сэтгүүлчтэй оролцуулаад арга хэмжээнүүд нэлээдгүй зохиосон. За энэ бол үр дүнгээ өгч байгаа. Эргээд одоо жишээ нь саяхан та бид чинь 13 оны намар нийт нэг хэвлэл мэдээллийн 10-аад телевиз за нэг 7-8 сонин 38 сэтгүүлчийг авчиж Дорнговт зүүн баянгийн одоо олборлтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулсан. Тэгээд сэтгүүлчд маань ойлголт авч илээ л дээ. Үнэхээр одоо яг газрын тосны хайгуул олборлтын үйл ажиллагаа одоо яг энэ нүүрс олборлоод байгаа ч юм уу зис олборлоод байгаа шиг ингэж бүр орон нутгийг
оронгоор нь ингэж эргүүлж алт албарлаж байгаа шиг ингэж байгаль орчныг бол сүйтгэдэг тийм салбар биш л дээ. Харьцаггүй ээлтэй гэх юм уу та одоо. Тийм. Ерөөсөө өрөмддөг. За өрөмдсөн тэр газараасаа одоо тасаа авдаг. За авах хооронд бол мэдээж одоо нэг өрмийн зүмп гэдэг бас нэг юм цооног үүсдэг. За энийгээ бол яг өрөм хэвийн ажиллагаанд орсны дараагаар нөхөн сэргээгээд явцдаг. За өрөм одоо ингээд нөгөө давхур одоо ажиллаад нөгөө донки гэдгийг та одоо давхур ажиллаж байхад бол хажууд нь тэгэл хонь мал тэмээ бэлчээл явж явах жишээтэй. Ерөөсөө нэг харшлаад авах юм бол байдгүй. За бусад одоо энэ өндөр одоо газрын тосны олборлолтын үйл ажиллагаа өндөр хөгжсөн газарт бол хот дотор нь хурдааш хүүхдийн цэцэрлэгийн хашаан дотор ингээд дохиод үйждэг. Ингэж л олборлолт явдаг юм бэлээ. Тэгээд ийм одоо олборлолтын төвшөнд бол бид очино тун удахгүй. За Тамсхийн сав газрын хувьд бол одоо тал газар доошоо сууж байна ч гэдэг одоо тийм шүмжилж хүртэл гарч ил байсан. Тэр одоо тал газар суунч гэж байхгүй л дээ. Тэр чинь газрын дор байгаа хагаралд үүссэн нефтийг бид одоо олж хааж олборлож байгаа юм. Тийм болохоор тэр бол сууна гэж бол байхгүй. Энэ жил бол одоо Тамсхийн сав газрыг бид олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгтээ бол байгаль хамгаалах нөхөн сэргээх жил болгож зарласан. Энэ жил 4.9 сая долларын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулна. Энэтэй бол байгаль орчны яамтайгаа энэ дээр хамтраад ажиллаж байгаа. За дээрэс нь нэмээд за энэ бүтээгдэхүүний нийлүүлэлт. За бүтээгдэхүүний үн дээр бол санал гомдол нэлээд гардаг. 11 төвөөр дамжаад чирж ил байдаг. Ард иргэд ч бас нэлээд шүмжлэлтэй ханддаг. За үн буулгалаа 50 төгрөгөөр буулгалаа гэсэн чинь 50 төгрөг бага байна ч гэж бас ярьж л байдаг. Тийм тэгэхээр бид бол юмд бол бодиттой хандах хэрэгтэй л дээ. Бид яг гаднаас валютаар өөрсдөө худалдаж авч байгаа. Тэгээд энэ сэдвэрээ бас хамаагүй сэтгүүлчт маань их бас их эн тэндээс нэг сайн муугар их нүдх юм. Тэгээд тэр маань эргээд хинт хортой юм бэ гэхээр эргээ бидний хармаанд л цохилт өгнө. Тийм болохоор энэ дээр бид бас их бодлоготой баймаар байгаа. Нэгдсэнийг бодлоготой зөв зүйтэй мэдээллүүдээр хангаж авахгүй бол их аюултай сэдвүүд бол бас байдаг. Жишээ нь одоо урд онуудад одоо Монгол улс нь 3 хоногийн нөөцтэй энэ төр хүртэл болж исэн. 11 хоногийн нөөцтэй хүртэл байсан үе байдаг. Тэгээд тэрний навчаад ингээд хэвлэл мэдээлэлээр шугчингууд яах вэ гэхээр нөгөө жолооч чинь канистраар аваад гараж давраачдаг жишээд. Тэгэнгүүт нөгөө нөөц чинь бүр их дорхноо багасаад хомсдод ирэх юм байна. Гэх жишээтэй. Тэгээд 2500-аар хүртэл хамаагүй олоод ирэх гэсэн үе ч бас биш шүү дээ. Тэгэхээр одоо бол бидэнд ойрын ирээдүйд бол ийм үйлдэл бол дахин давтагдахгүй. Ягаад гэвэл бид нөөцийн бодлогоо ч их сайн барьж байгаа. Одоо компаниуд бол 30 хоногийн нөөц тогтмол барьж байгаа. Өөрсдийнхөө борлуулалтаас гадна 30 хоногийн нөөцийг тогтмол барьж байгаа. Дээрээс нь улс бас 30 хоногийн нөөц улсын нөөц бол барих үүрэгтэй байгаа. Харамсалтай нь бид одоо 30 хоногийнхаа нөөцийг бүтэн бол барьж чадахгүй байгаа улсын нөөцийн хувьд бол за энэ дээр бол бас хөрөнгө мөнгө санхүүгийн асуудал бол улсын төсөвтэй холбоотойгоор бас байна. За энийгээ бол бид ойрын жилүүдэд бол улсын нөөцөө бол 30 хоногт нь хүргэнэ. Ингээд цааш боловсруулах болчих юм бол нефтээр ч гэсэн бас нөөцөө бол барина. Энэ маань улс орны эдийн засгийн аюулгүй байдалд бол маш их томоохон нөлөөтэй сэдв байгаа. За одоо жишээ нь Америк, Хятад, Орос гэдэг энэ томоохон орнуудын газрын тосны одоо нөөцийн хэмжээ нь яаж өөрчлөгдөж байгаагаар дэлхийн зах зээлийн тосны үн хэлбэлцэж явах жишээтэй ийм их том их ач холбогдолтой гэдэг нөөцтэй байна гэдэг чинь эргээд томоохон хэлбэлцэл бий болохгүй л гэсэн үг юм байнамаа. Тийм болохоор за зүгээр өнөөдрийн байдлаар ихэд Монгол улсад 4-р сарын 15-ны байдлаар ихэд Монгол улсад ердийн иргэлийн одоо нефт бүтээгдэхүүний нөөц бол 47 хоногийн нөөцтэй байна. Төрөл бүрээр нь задлаад үзвэл янз байгаа. Гэх жишээтэй бид бол нэлээд тийм боломжтой нөхцөл байдалтай байгаа. За шүүмжлэлт бол өртөж байгаа. Шүүмжил бол байгаа. Энийг бол бид шүүмжлэхээс илүү одоо ажилдаа одоо энийг яаж одоо авч хэрэгжүүлж цааш нь сайжруулж ажиллах вэ гэдэг тал дээр бол тусгаж ажиллаж байгаа. Энэ талаар бол ард иргэдтэйгээ 11 төвөөрөө дамжуулаад маш нээлттэй харьцаж аль болох хурдан шуурхай хариуг өгч ажиллаж байгаа. За баярлалаа. Их жаргал дарга ярил. Мэдээж шүүмжлэл бол бодиттой байх хэрэгтэй. Гэхдээ бас шүүмжлэл бодиттойгоос гадна шүүмжлэх юмсан гэж шүүмжилж байгаа тохиолдлууд ч бас байна шүү дээ, тийм ээ. Харин бүр наоборот шүүмж манай дээр бол нэг 11 төвөр нэг 65
санал, хүсэлт, гомдол ирсэн байдаг. Бид нараас тэрэндээ анализ хийж үзсэн. Ер нь бол шүүмжлэлийг бол хүлээж авах нь би бол зөв гэж боддог. Ялангуяа манайх шиг ийм үргэлжийн одоо хардас сэрддэг ийм агентлагийн хувьд бол би ард иргэд аж ахуйн нэгжүүд бол сайн шүүмжилж байгаасаа гэж бодож байгаа. Тэр чинээгээр нь бид нар ажлаа улам сайжруулна. Тэр чинээгээр нь бид нар улам одоо дутагтаад байгаа мэдээллийг ил тавих хэрэгтэй байна гэдэг өнцгөөс бол би манай байгууллага бол харж байгаа. Мэдээж байгууллага өөрмөц байгаа гэж бодож байгаа. За дээрэс нь бол бид нар 12 онд бол шадар сайдын эрхсэн өрөөнд 6 агентлаг байдаг. Ард түмэн та хаан гэсэн форумыг бол жил болгон зохион байгуулдаг. Дээрээс нь шилэн тендер 1-2 гэсэн арга хэмжээнд зохион байгуулдаг. Энэ нь юу гэхээр зэрэг хүмүүсээс ирж байгаа шүүмжил гомдлыг гол их усэр нь юу гэхээр зэрэг мэдээлэлөөсөө алга байна. Ямар тендер яаж зарлагдгийг бид нар мэдэхгүй байна. Ямар аж ахуйн нэгж шалгараад байгааг нь мэдэхгүй байна ч гэдэг юм уу те. Дорж гэдэг нөхөр одоо тендерийг бодлуулаад авчлаа ч гэдэг юм. Хөвсгөл аймагтын юм болоод байна. Энийг мэдээлэхийн үүднээс бол энэ жил 13 онд бол Дэгтэй Монгол дэлхийг манлайлна гэсэн ийм ураатай 6 агентлаг бол нийлээд бүр аймаг бүр дээр энийг хийгээд оны төгсгөл ингээд нэгтгэхэд мэдээлэл гаргасан. Тэгээ энэ дээр бол юу гэж нөхөд зэрэг бүх жилийнхээ явцын үр дүнг ингээд нэгтгээд мэдээллийг ил тод хэлээд ахаар зэрэг гомдол бол тэр түрүүн сарал дараагаас хэлжсэн иргэд бол танасыг бас нэлээд тийм гомдол багтаа ажиллаж байна, нэлээд тендерийн бодлоо багасж байна гэдэг ийм үнэлгээ өгж байна гэдэг бол энэ юу хэлж байгаа нөхөр зэрэг аль болох иргэд бид нар одоо иргэд гэж ярихад бас хэцүү юм. Яагаад гэвэл тендерт бол ганцхан иргэн ордоггүй шүү дээ. Жишээл манай ажил дээр бол аж ахуйн нэгжүүд ордог учраас бид нар голцоо аж ахуйн нэгж рүүгээ хандсан. Орон нутагт байгаа нэгжүүдтэй бол худалдаа гаргасан суурин мэдлэг олгосоор ажлуудыг төрийн бос байгууллагын оролцоотойгоор хийгээд манайх бол зөвхөн шалгалтыг авдаг байхгүй. Тэгэхээр зэрэг одоо бас одоо том төрөөс ухаалаг төрлөө шилжихэд мөн ялгаа авахгүй ярьж байгаа шүү дээ. Төрийн зарим нэг ажлыг төрийн бус байгууллагуудаар явуулъя гэж тэ. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ ялангуяа суурин мэдлэг олох сургалтуудыг бас энэ төрийн бус байгууллагуудын оролцоотойгоо хийхээр зэрэг худалдаа гаргасны газар гэдэг нэг байгууллага одоо хүмүүсийг шалгалтанд унгаагаад байдаг гэсэн ийм ойлголт эдгээр ингээд эрс буураа явчихж байгаа. Бодит мэдээлэл өгөөд байгаа учраас тэгэхээр энэ дээр бол би манай байгууллагын хувьд бол шүүмдэл, гомдол 11 дээр төв дээр ирж байгаа шүүмжил гомдлыг бол аль болох нээлттэй хүлээж авах, тэрэндээ мониторинг хийх, тэрнийхээ дагуу ажлаа сайжруулах тал дээр бол өшөө илүү анхаарч ажиллана, өшөө төлөвлөсөн зөндөө ажлууд байна ер нь. Хоёр төрлийн үндсэн шүүмж байдаг. Нэг нь бол татварын улсын байцаагчийн одоо зан харьцаа, мэдлэг чадвар гэдэг асуудлаар хүмүүс бол гомдол тавьдаг. Хяналт шалгалт хийж байгаа байцаагчийн ур чадвар, яг тайлан хүлээж авч байгаа байцаагчийн бас чадвар, энэ тооцоогоо хийж чадж гин үгүй вэ, өөрөө чадж гин үү, өөрөө мэдэхгүй байж хүнд одоо төрийн нүрээр ингээд далайлгаад байдаг бас тохиолдол гарч ийн гэсэн тийм шүүмжүүд ирдэг. Үндсэн өөр нэг шүүмж нь бол энэ хуульчин тодорхой бус байна. Энэ хуулийн чин дагуу бид нэр ажиллахаар татварын байцаагч нэгнүүдээр хараад байна, би нэгнүүдээр хараад байна. Ийм байдалтай байна. Тэгэхээр хоёр талын талаас нь бид нар яаж ажиллах ёстой вэ гэхээр татварын алба бол нэгдүгээрт хуулийнхаа энэ болсонгуй болох ажил дээр ажиллаж байгаа. Энэ нь өөрөө яг засгийн газрын мөрийн хөтөлбөрч гэсэн туссан татварын 2 дахь шатны шинжилгээд энэ бол тогтмол хийгдэж явах ёстой ажил. Яагаад гэвэл өөрөө эдийн засаг маань байнга хөгжиж чинь тэлж чинь. Хууль бол дор хаяж одоо 10-аас 15 жилийн урагшаа харж хийсэн байх ёстой байдаг. Тэгээ тэрийг одоо дутуу хийснээс зарим юм тооцоогүй эсвэл яг тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас нь одоо болж 10 жилийн өмнөх юм бол хүн мэдэхгүй шүү дээ тийм. Тэгээ тийм байдалтай байгаа юмнуудыг бол тооцоогүй энэ төр тохиолдолд бол татвар төлөгчтэй үйл ойлголцол үүсгэдэг. Тэгэхээр энэ дээр бол татварын алба бол сангийн хамтаа хамтраад хуулиудаа аль болохоор шинжилээд аль болохоор одоо татвар төлөгч та татвараа төлөөд нэрсэлгүй ингэж ажиллах юм бол танд өөрчлөн хэрэгтэй шүү гэдэг энэ талаас нь бол байж байгаа. За нөгөө талаасаа татварынхаа байцаагч нарыг бид нар аль болохоор одоо нийгэмд зөв төлөвшүүлж өгөхөөр одоо чармааж ажиллаж байна. За 11 төв дээр бол манай дээр шүүмжлэлүүд ирдэг. Ихэнх нь санал байдаг. За шүүмжлэл бол за 30% нь байлгаад 70% нь бол саналууд орж ирдэг. За энэ саналуудыг бид нар дандаа хүлээж аваад холбогдох байгууллагуудаар нь дамжуулаад сангийн яамд уламжлалт хуулийн саналууд байх юм бол дотоод асуудал байх юм бол дотоод аудитынхнараа үзүүлдэг тийм ээ. Тэгээд ингээд шалгаад үзэхээр зарим үед бол бас үнэн байдаг. Одоо энэ чи яг болохгүй байна. Танай энэ хуулийн энэ журам чинь энэтэйгээ нийцэхгүй байна. Амьдрал дээр байхгүй юм нэхэд
Тэгэх юм бол бид нэр энэ дээр шуурхай айлтгал шуурхай засвар хийгээд за энийг одоо ингэхгүй болохгүй байна. Татвар төлөгчтэй ойлголцохгүй болохгүй байна. Ингээд явж байгаа. За маргаан таслах зөвлөл гэж байдаг татварын албан дээр. Маргаан таслах зөвлөл маань өөрөө одоо татварын шүүхийн байгууллагад очихоос өмнө татварын алба болон татвар төлөгч хоорондоо одоо тодорхой үйл ойлголцлыг бол шийдэж өгөх зорилготой одоо тийм юу гэдэг нэгж байгаа. Тэр нь бол өөрөө сангийн яам одоо юуны байгууллага олон нийтийн байгууллага хууль зүйн одоо тэргийн хууль зүйн яам манай татварын газар татвар төлөгчдийн төлөөлөл ингээд орсон тийм одоо хүмүүс үүдэг. Тэгээд энэ төлөөлөл нь өөрсдөө одоо маргаана шийдээд аль болохоор татвар төлөгчдийнхээ одоо хэлж байгаа саналуудыг аваад энэ саналуудаараа гарсан юм буцаага татварын алба сангийн яамд уламжлаад ингэж шүмжлээд байна. Энэ чинь болохгүй байна. Энийг чинь татварын алба чинь татвар төлөгч чинь ойлгохгүй байгаа юм байна гэдэг талаас ингээ явахаар бол бас тодорхой түвшинд бол шийдвэрлэгдээд явж байгаа гэж үзэж байна. Стандарт хэмжүүлсэн газрын шүүмжлэл стандартыг үнэтэй зарж байна гэдэг асуудлууд ирдэг. Стандарт нь бол олон улсын стандартын байгууллагаас тогтоосон үн жишгийн дагуу стандарт хэмжүүлсэн газар дээр бол зарах хөлтөлөх хэрэг нэгдсэн байдаг. Гэтэ бид нэр 2014 оноос эхлээд стандарт заавал мөрдөх стандарт хүнийг бол 70%-аар хямдруулсан байгаа. Энэ хямдруулсантай холбогдуулаад бол иргэдэд бол стандарт хүн хүртээмж багтаагаар очно мөн стандарт цаг юм нэгсэн цахим хуудасаар дамжуулаад бол стандартыг бол иргэд бол үнэгүй үзэх боломжтой байгаа. Энэ өөр шүмжлэл нэг хэрэг нь баг байдаг. За ингээд бидний хилцүүлэг энэ түрээд өндөрлөлийн цаг аль эдийн 60 хорон өнгөрсөн байна. Тийм учраас энэ өдөр бас хүрэлцэн ирж өөрсдийнхөө явуулж байгаа үйл ажиллагааг олон нийтэд иргэдэд бас мэдээлэл өгч мэдээж өөрсдөө бас хийх ёстой цаашаа сэргэжүүлэх ёстой авах арга хэмжээнийхээ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Мөн цаг заваа гаргаж хүрэлцэж ирж бидэнд бас бидний одоо олон түмний өмнөөс асууж өгсөн хоёр сэтгүүлчдтэй ч гэсэндээ баярлалаа. Ингээд амралтын өдөр сонгон үтсийн үзэгч танд талархъя. Эглэлүүд та бүхэнд амралтын өдрөөр 9 харьцагны хилцүүлгийг хүргэдэг. За энэ удаад шинжлэлийн засгийн газрын агентлагууд чухам хэрхэн ажиллаж байгаа, тэд үйл ажиллагаанд шинжлэлийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг энэ асуудлын хүрээнд хэлж за мэдээж тэд бас шүүмжлэлт хэрхэн хандж байгаа вэ гэдэг байр суурийг нь үзэгч та бүхэн сонслоо. Ингээд энэ өдөр 9 харьцагнийхтэй хамт төсөө үзэгч танд талархъя. Дараагийн амралтын өдрүүдээр эргээд уулзъя.